За бүгдээрээ сайн уу? Өнөөдрийн уншлага маань эхлэх гэж байна. Тэгээд энэ удаагийн уншлага хүрэх өдрийн мэндийг хүргье. За өдөр болгон миний уншлагыг үзэж надад комент илгээж зөрөх дарж subscribe хийж шинээр нэгдэж байгаа хүн бүхэндээ баярлалаа. Талархлаа. Маш их баярлалаа, талархлаа. За энэ өнөөдрийн сонголтын 3 үзэр байна. Стикерээрээ эсвэл зураглалаар нь хөзрийн зураглалаар та хамгийн их татагдж байгаа хөзрөө сонгоод сонголтын хэсгээс минутаа хараад уншлагаа үзээрэй. За ингээд уншлага эхлэх гэж байна. За өнөөдөр 3 дугаар сонголтыг энэ хөзрөөр уншина. За 3 дугаар сонголт хамгийн сүүлд уншигдах учраас ийшээ тавьчих. За 2 дугаар сонголтыг энэ хөзрөөр уншина. За тавьчих. За ингээд 1-р сонголтыг энэ хөзрөөр уншина. За 1-р сонголтын уншлага одоо ингээд эхлэх гэж байна. За ихээр яваа. За 1-р сонголтыг өнөөдөр айгүй гоё юм. Одоо мандала шиг бүр энийг сайн ажиглах юм бол гоё. Айгүй гоё юм хорвоо ертөнцийг бүхэлд нь багтаасан юм гоё зураглал байгаа юм. Тийм сайн харагдахгүй юм магадгүй надад бол харагдаж байгаа. За нэг штэ зүгдэх юм. За тэгээд нар гэдэг хөзрийг бас сонгосон байна. Нар. За нар гэдэг хөзөр маань өөрөө өстой мандаж ийна бүх юм сайхан гэрэл гэгээтэй өөдрөг халуун дулаан сэтгэлтэй та тийм их сайхан хүмүүс энэ нар гэдэг 1-р сонголтыг сонгосон байхаа гэж бодож байна. Одоо ингээд ажил үйлсэн өөдрөг бүтэмжтэй сайхан яваа болоо гэж эхний одоо мэдрэмж хөзрийн зураглалаар за тэгж уншиж байна. За одоо энэ хөзрөөсөө энэ хүмүүстээ зориулсан энэ сонголтыг сонгосон хүмүүстээ зориулсан мессежийг яг мартах чинь яг нэмэлтээр энэ 2 хөзрөөс бас мессеж үндсэн нөгөө сэдвийн мессеж авах гэж тавьж исэн мартаад. За энэ 2 хөзрөөс давхар нэмэлтээр авна. Энэ одоо magical messages from the fairies гэдэг Тэнгэрийн элчнараас мессеж авнаа. За Тэнгэрийн элчнэр 1-р сонголтыг сонгосон сайхан нар хөзрийг сонгосон нар шиг мандаж яваа сайхан сэтгэлтэй хүмүүст. За өнөөдрийн гол бүх хэлэх мессеж илгээж өгч айлнаа. За тэр үзэг хараад ирлээ. Easy does it. Stop trying so hard to control. Everything and all the doors will open for you гэж юм. За гоё мессеж ирж байна. За энэ мессежийг би дараагийн хөзрийг сонгочоод тэгээд уншиж өгнө. Уншлага нийтдээ эхлэх учраас энийг энд тавьши. За дараа нь энэ Sakura гэдэг Lenormand картасаа дараагийн зөвлөгөө үндсэн сэдвийн хөзрийг сонгоох ёо. За Lenormand карт минь. За манай 1-р сонголтыг сонгосон хүмүүст минь зөвлөж мессеж өгнө. За энэ гоё түлхүүр гарч ирж байна. Түлхүүр гэдэг гарч ирлээ. За ингээд уншлагыг тун удахгүй хэлнэ. Хайрцаг санаудыг жавцгаалж. Нэг ширээгээр нэг хайрцаг болчиход байна. За ер нь бол хитрхи их одоо бүхнийг контролдох гээд ингээд нэг хичээд зүтгэд идгээгээ одоо ингээд болио. Тэ та бас нөгөө зарим юм дээр хитрхи их одоо магадгүй өөртөө хамааралгүй юмыг хүртэл өөртөө нааж ирээд тэгээд одоо ингээд
хянах гад ингээд өөрийгөө жоохон зовоогоод байдаг байх магадлалтай байна. Одоо тийм таны хяналтаар ингээд нэг бүх юм одоо бас болохгүй шүү дээ. Жоохон альва юмд жоохон тийм нэг юу гэх юм хөнгөн байя гэж байгаа байхгүй юу? Хөнгөн. Бүх юм их одоо тийм та одоо нэг гэсэндээ хэрв энэ бясалгал хийдэг хүмүүс үлээ гэхэд хитрхи ингээд бүх юм их хянах гад ингээд сайхан урсгал зөнд нь ингээд орхиод зүгээр ингээд бие чагнахын оронд нэг ясандаа та ингээд альва нэг мэдрэмжэн дээрээ магадгүй тэрэн дээрээ ингээд одоо энэ юм болох ёстой, тийм болох ёстой ч гэдэг юм уу. Одоо хитрхи ингээд одоо яагаад байна одоо юу гэх юм бэ одоо нэг тийм баригдмал байгаад байгаа байхгүй гоё өөрийгөө сул чөлөөлж өгөх хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь бас энэ нэг энгийн амьдрал дээр хүмүүс бүхнийг хяналтандаа авахгүй. Тэгэд өөрийгөө зовоогоод байгаа байхгүй юу? Одоо нэг болох ёстой юм болдгоор бол болно гэдэг шиг нэг жоохон тийм амар тайван байгаад өөрийгөө нэг зовоохоо болоодхол их зүгээр байна. Тийм мессеж ирээд байна. За энэ дээр болохоор unlocking гэдэг answer destiny openness solution. Энд ерөөсөө тийм та ингээд нэг төгжийг онгойлгох, тайлах, unlock unlock хийх хэрэгтэй байхгүй. Та нэг тийм хязгаарлагдсан бол энэ магадгүй бясалгагч хүмүүс дээр ирэх гээд энэ бас мессеж нь. Хүмүүс нь ийм гоё гэрэлгээгээ цацруулсан гоё хүмүүс байгаад байдаг. Гэтэл ингээд энэ дээрээ нэг жоохон өөрөө нэг хяналт тогтоочоод өөрийгөө гоё сул чөлөөлөд зөнд нь ингээд орхиод тэгээд ингээд юу яахгүй одоо мэдрэмжийг зүгээр ажиглаа суухгүй одоо нэг мэдрэлээ гэд хитэр мэдрэмж рүүгээ одоо нэг хитрхи ингээд явж орчоод одоо улам илүү сайхан цаашаа одоо ийм болох хэвээр тийм болох хэвээр гэдэг юм уу одоо бүр яах вэ гэдэг юм уу одоо тэрэн дээр ингээд нэг мэдрэмж ойлоход мэдрэмжэн дээр ингээд нэг жоохон шунамхаарад ингээд одоо ингээд байгаад байгаа байхгүй уул нь одоо ердөө тэххгүйгээр ингээд сайхан юу ч болов болог гэдэг нэг юм танд хэрэгтэй байгаад байна яг. Энгийн амьдрал дээр хүн үзэж байгаа бол зүгээр юу ч болов болог. Хорвоо ертөнцийн болох ёстой бүхэн жамаараа урсгалаараа болж байгаа. Би энэнд хяналт тавих гээд одоо миний хүслээр болдог юм гэж бол байхгүй шүү дээ гэдгийг ойлгож жоохон төв тайвширчмаар байгаа. Хүн болгоныг та хэрэв хүнийг хянах гээд оролдоод байгаа бол тэр хүнд чинь өөрийн гэсэн үзэлтэй бодолтой тэгээд өөрийн гэсэн замналтай магадгүй тэр алдаж гიშих гэж юм уу ямар нэгэн байдлаар байгаа хүнийг та ингээ уртлын сэргийлэл ямар нэг ингээд байгаа бол тэр хүн одоо ер нь хүн бүр өөрийнхөө замаар тодорхой хэмжээний нас биеинд хүрсэн л хүн бол өөрийн замаар ягаад гэвэл тэр хүнд өөрийн гэсэн тавилан заяа нь байгаад байгаа байхгүй юу? Үзэх туулах ёстой юм үзэж туулж иж алдаа оноон дээрээс суралцаж ингэж амьдралыг ойлгох ёстой. Гэтэл тэр их тийхгүй одоо ингээд нэг алдах боломжийг өгөхгүй байгаа байхгүй. Жишээ нь та одоо үр хүүхдүүдэд тэгж хяндаг байж магадгүй. Үр хүүхдэд ч гэсэн нэг алдах эрх байгаа. Алдаан дээрээс суралцах эрх бас байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээ амьдрал дээр бол тэгж та хүнийг хянах гэдэг хүн байж магадгүй. Бясалгал хийдэг энэ нэлээд бясалгалын гүндлүү ингэж ордог хүн дээр ингээд ярихаар та одоо ингээд бас ингээд бясалгалын нэгэн тодорхой төвшин дээр ингээд очиод гаццсан тэгээд тэр мэдрэмжэн дээрээ ингээд өөрөө автаад тэр мэдрэмжнээсээ ингээд бас тэгэл байж ах юм шиг ингээд нэг тэр мэдрэмж ингээд улам үргэлжлэл одоо нэг л мэдрэмжээ мэдрээл байгаад ах юм шиг ингээд гацалтанд орцсон. Гэтэл та зүгээр ингээд сайхан юу ч болов болог гэл ингээд ямар ч мэдрэмжийг зүгээр ингээд ийм болж ийн гэдгийг баг нэг хөндлөнгийн хүний нүдээр хардаг гэдэг шиг бясалгал гэдэг чинь хөндлөнгийн хүний нүдээр өөрийгөө харахыг хэлж байгаа шүү дээ. Ямар ч сэтгэл хөл та одоо хэрв одоо бясалгалын ямар нэг мэдрэмж байлаа гэхэд одоо тэрэнд нэг бясалгалдаа нэг автчихад байгаа байхгүй юу? Та хүнийг хөндлөнгөөс нь хараад тэр хүний дотор талыг та мэдэхгүй учраас тэгэж нэг автах шаардлагагүй байдаг шүү дээ. Яг тэр шиг харж чадахыг хэлээд байгаа байхгүй юу? Одоо ойлгогдож байна уу юу? Харж сурахыг хэлээд байгаа. Ямар нэгэн мэдрэмж тэр мэдрэмжээ хөөгөөд ингээд яваад л болчдөг. Бясалгал юм байх хэвээр улам бүр тийм болох хэвээр гэдэг ингээд өөрөө хяналт тавих гад. Та одоо тэр мэдрэмжийг бол хяндаг хүн нь бол угаасаа биш шүү дээ. Тэгээд хөндлөнгийн хүний нүдээр өөрийнхөө дотоод сэтгэлийг ажиглаж харахыг хэлээд байгаа. Та бүр тэрэндээ автаж дотор нь орчоод тэн дээрээсээ гарч чадахгүй гацаанд орчоод байгаад байна. За тэгээд цааш нь одоо энэ хөзрөөсөө мессежүүдийг авъя.
За манай нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүст за хэрэгтэй мессежүүдийг нь гаргаад өгөөч гэж байна. Five of Cups. За нэг жоохон өнгөрсөнд харамссан, гутарсан, гуйнсан байдал бас байна. Болоод өнгөрөх юм болох цагтаа болоод өнгөрсөн шүү дээ. Одоо тэрний араас гунж гутраад байж их цаг хугацаа бол одоо биш. Хүн одоо нэг алдсан юмныхаа юм өнгөрсөн цаг хугацааг эргүүлээд тавьчих чадахгүй болохоор тэрэн дээр төвлөрөөд байгаад байх юм ерөөсөө байхгүй. Тийм. Энэ цагтаа амьдрья. Өчтөрийн болоод өнгөрсөн юм одоо энд байхгүй шүү дээ гэдгийг танд хэлэх гээд байна. За та уул нь аюулгүй юм сайхан гинэн цайлган цагаан сэтгэлтэй сайхан хайр дүүр ингээд гоё ингээд бэлхсэн хүн байгаад байна. Тэгээд тэр нь таны тэр сайхан сэтгэл тэр бол хязгааргүй их тийм гүн гүнзгий хайраар хүнийг хайрладаг, бусдад тэгж ханддаг тийм хүн байгаад байна. Тийм байх тусмаа хүн айгүй тийм хайр сэтгэлийн тал дээр ч бай, бүх юм дээр айгүй маш эмзэг, хүнийг өөршгөө боддог. Гэтэл нөгөө хүн чинь одоо тэр нэг гэр бүлийн хүмүүс байж болно. Эсвэл одоо эсэргээр хайрлсан таны эсрэг хүүстэн байж болно. Гэтэл тэр хүн чинь тань шиг ингэж таныг нөгөө нэг хайрлах яс юм дээр алавчгүй. Жохон муухай сонсогдож байгаа, эвгүй сонсогдож байгаа. Алавчгүй. Тань шиг тийм сайхан цагаан сэтгэлтэй хүнийг хайр дүүр ингээ хүссэн шиг чинь ингэж нөгөө хайраа өгч чаддаг тийм хүн биш байгаа байхгүй юу? Гэтэл та тийм угаасаа тийм хүн биш хүнээс тийм хайр хүсээд та хүснээ авч чадахгүй байхгүй юу? Тань дахиад боломж байж хаад та өнгөрцөн одоо энэ нэг 5-ын хундаг гэдэг 5-ын аяг гэдэг зоосны та болоод өнгөрцөн асгараад дуусчихсан нэг 3 хундаг руу хараад байгаа. Энд танд боломжтой хахад 2 хундаг байж байгаа байхгүй юу? Тэгэхэд анхаарлыг өнгөрсөн рүү төвлөрүүлэх биш. Энэ дээр байгаа одоо энэ одоо цаг дээр энэ дээр байгаа энэ 2 хундган дээр таныг төвлөрүүлэхийг хорвоо ертөнцөөс сануулад байна л да. Тэгээ хүн болгоны хайр, хүн болгоны таны хүссэн шиг байхгүй. Байх ёсчгүй, байх алавчгүй. Тэгэхээр та ерөөсөө тэгж өөрийгөө зовоохоо болно гэдэг нь шүү дээ. За тэр мөнгө санхүүгийн хувьд жоохон харам хандаад байгаа юм байна. Магадгүй таны энэ хайрлсан хүн чинь санаанд оромгүйгээр танаас жоохон мөнгө төгрөг санхүүгээ харамлаж байгаа ч юм уу. Танд нэг юм зориулахгүй зарцуулахгүй та тэрэн дээр маш жоохон ихтэлтэй эргэлзээтэй та магадгүй нэг цаг үедээ өөрөө энэ хүнд байдгаа зориулаад явж байхад энэ хүн танд ясам дээр юугаач зориулахгүй байх магадлалтай байна. Five of Pentacles. Тэгээ одоо та ясам юу яагаад вэ шүү дээ. Одоо нэг тийм өөрөө бүр туйлдсан ингээд хэцүү нөхцөл байдалд ингээд орцсон. Өөрөө хүнд хайр гамгүй мөнгө санхүү хайр одоо бүхнээ зориулчаад сүүлд нь өөрөө бүр туйлдаад ингээд ядарсан одоо ингээд нэг мөнгө санхүүгийн тийм дутагдал гачигдалд орцсон тийм үү. За. Одоо танд өөрийгөө олох шаардлага байна. Та одоо ингэж явхаа болоод одоо энэ өөрийгөө олох зайлшгүй шаардлагатай байна. Өөрөө уул нь айгүй хүчрхэг сайхан сэтгэлтэй юм бие даасан айгүй сайхан хүн байгаад байгаа хэрнээ. Танд нэг тийм өөртөө итгэх итгэл дутаад байна. Тэгээ илүү юмд нэг шийдвэр гаргаж чадахгүй нэг юм юу одоо энэ оргиж тавьж явуулах ёстой энэ хүнийг одоо жишээ нь оргиж тавьж явуулж чадахгүй тэгээд тэрнтэйгээ зовлтчаад байгаад байгаа байхгүй юу? Танд одоо тэгэх шаардлага байхгүй. Ингэх тусмаа та өөрийгөө маш ихээр зовоох учраас одоо та бүхнийг нөгөө удирдлагыг гартаа авна гэдэг шиг хин нэгний аясаар таны зөөлөн сайхан итгэмтгий сэтгэл хин нэгэнд одоо ингээ ашиглуулад байгаа бол та одоо удирдлагыг гартаа авах цаг ирсэн байхгүй юу? Хүний арга зангаар ай зөнгөөр явах ерөөсөө биш. Одоо ёстой шийдтэйхэн шиг тэр хүнтэйгээ тэмцэгч шиг шаардлага байна.
одоо шийдтэй гэх шиг тийм асуудлыг шийдтэй гэх шиг байж өөрийн гэсэн байр суурьтай өөртөө ихтэй байж ээж энэ таныг энэ одоо хэцүүдүүлээд энэ нэг өнгөрсөндөө байж чад гонигтай болгоод мөнгө санхүүгийн хувьд ч бай хайрч бай та одоо энэ хүнээс хайрыг ч мөнгөийг ч бай ингээд нэг одоо гуйдаг юм гуйлахчин шиг болгочод байгаа байхгүй таныг. Та сайхан сэтгэлтэй хүнд хайр найргүй мөнгөө санхүүг би сэтгэлээ бүхнөө зориулсныхаа хүчинд та айгүй ингээд хүсээгүй одоо нэг юугаа хүлээгээд авсан байгаа байхгүй юу? Одоо мэдээж тийм хар цаг хүн хүсэхгүй та илүү сайхан энэ хүнтэй ч үгүй ингээ сайхан аз жаргалтай болно гэд ингээ байж идэл та тэгээгүй байгаа байхгүй юу? Тэгээ одоо танд ингээд шийдтэй хин шиг энэ асуудлыг нэг талд нь ингээд хурдтайгаар шийдвэрлэх шаардлага ингээд цаг үеийн тулгарчаад бүхнийг шинээр эхлэх үе дээр ирчээд байна. Одоо ингээд тэр хүнийг ингээ явах гэж байгаа хүн байдаг юм бол тэр хүнийг тавьж явуулах хэрэгтэй. Ингээ хорогдоод байх шаардлага байхгүй. Энэ явах гээд ингээд таныг орхиж явах гээд ингээд шийдчихээд байна шүү дээ тэр хүн чинь. Тэгээд та тэр хүнийг хянах гээд чадахгүй эхний энэ үзүүр дахиад толбогдож орж иж байгаа байхгүй. Та тэр хүнийг ямар ч хянах гээд чадахгүй учраас өөрийгөө зовоох юм байна. Тэгээд анлокинг тавьж яв төгжөөгийн тайл тэгжээж ингээд асуудлын хариулт олдно. Магадгүй энийг зарим үзэж байгаа улсууд орхиод гадагшаага хол явъя гэж бодож байна. Үр хүүхдээ дагуулад байд юм уу одоо ингээд ямар ч эсвэл энэ хүнээс бол зайлшгүй одоо ингээд нэг салах цаг мөчинч ирсэн зарим нь дөнгөж салчхаад ингээд нэг байж байгаа улсууд байгаад байна. За одоо эндээсээ яах вэ? Яаж хөдлөх вэ? Яах вэ гэдэг дээр ирсэн байна. Зарим энэ чинь үзэж байгаа хүмүүс нэг л хүнд зориулсан мессеж биш учраас зарим нь ингээд за орхий тавьж явуулъя гэж шийдвэрээ гаргачаад байж байгаа цаг мөч дээрээ. А зарим нь болохоор ингээд зууралдаад бүрэн дүүрэн явуулж чадахгүй байж байгаа цаг мөч дээрээ байна. А гэтэл одоо тийм шийдвэрээ гаргацсан хүний хувьд бол эндээсээ одоо хайчих вэ яах вэ гэдгээ ингээд бодоод зөвлөлдөөд нэг жоохон яагаад байж юм л да. Яг нөгөө амьдралын хүнд хэцүү ноён нуруу ачааг одоо ингээд өөр хүүхдэд дагуулад магадгүй хүүхдэд дагуулад ингээд салах гэж байгаа хүн байгаад байгаа бол одоо амьдралын нөгөө нэг ачааг одоо өөр дээрөө мэдээж хүлээж аван тэр тийм мэдээж амар байхгүй. Аа гэхдээ л нөгөө орхих ёстой тавьж явуулах ёстой тавилга бол тавьж явуулах л ёстой. Та энэ амьдралыг ачааг ноён нурууг өнөөдрийг хүртэл магадгүй нөхөртэй юм уу их нэртэй байгаа тэр хүнтэй хамаг одоо бүхнээ зориулаад ингээ явж исэн хүн байсан болвол эсэргээрээ тэр хүнээрээ бүх амьдралынхаа ингээд бүх хэрэгцээтэй асуудлуудыг шийдүүлээд явж исэн хүн байсан болвол одоо бол гинт танд одоо амьдралын ачаа ноён нурууг өөр дээрээ үүрэх цаг зайлшгүй шаардлагатай цаг үеийн ирж энэ нь болохоор таны амьдралыг бүрэн дүүрэн өөрчлөх гэж таныг нэг өсөндөө дотор хүнийг чинь гаргаж ирэх гэж таныг хинбэ гэдгийг гаргаж ирэх гэж амьдрал тийм үнэхээр тийм харамсаа сууж яхаар хэмжээний тийм сул дорой хүн бод хаяурдөө биш байгаа даахгүй. Тэгэхээр танд энэ учрах ёстой юмнууд учирж ш та эндээс өөрийгөө хайж олоод би амьдралд яг өнөөдөр хинбэ гэдгийгээ одоо тийм мэдэж олж таних зайлшгүй тийм чухал шаардлагатай үе дээр та байгаа учраас танд энэ сэтгэл зовоосон шарах үүсгэсэн таныг одоо бүр ингээ юучгүй болгосон энэ юундаа ирдсэн байна л да. Та энэ одоо энэ дээрээс маш гоё ухаарлыг олцсны дараа энд мэдээж ганцаараа зүтгэн амар байхгүй. А тэрний дараа та бүр одоо үнэхээр энэ жинхэнэ би гэдэг чинь хинбэ гэдгийг маш гоёор олж мэдээд та бүр аггүй их бүр ингээд одоо юу гэх юм нэг боломжоор дүүрэн хүн байгаад байгаа байхгүй юу?
та бүр юу ч хийж чадна. Дотоод зүүн соён өндөртэй, хүч бололцоо нөөц ихтэй, маш их бүтээлч. За тэгээ ер нь маш их ухаантай, зоригтой, бүр ерөөсөө танд ингээд нэг боломж бүр та бүр айгу төгсөн байгаад байгаа. Энэ бүхэн яагаад танд учирч байна вэ гэхээр энэ хэцүү бүхэн яагаад танд учирч байна гэхээр танд учрах шаардлагатай болоод таныг сэргээх гээд магадгүй ингээд таны гомдоос нь таны хүслээр болохгүй байгаа энэ асуудлууд чинь таны төлөө юм шүү. Таны төлөө. Таныг дотор хүний чинь гаргаж ирж жинхэнэ хэмбэ гэдгийг чинь мэдрэх шаардлага байгаа учраас ийм асуудлууд үүсэж байна. Та энэний дараа айгүй гой хүчрхэг болно. Тэгээд дараа нь харин аз жаргалтай таны жинхэнэ хүсэжсэн шиг чинь одоо энэ бүтлгүүдэд байгаа харьцаа чинь бүр ор мөргөө алга болж таны хүсэжсэн шиг чинь аз жаргалтай гэр бүл танд ирнэ. Тийм болохоор та орхиход явуулаад энэ хүн чинь бүр мөсөн ч явж байгаа ч гэж магадгүй, төр явж байгаа ч байж магадгүй. Гэхдээ энэ нь төр явж байгаа хүмүүс ч байгаа, бүр явж байгаа хүмүүс ч байгаа. Энэ чинь ингээд нийтийн уншлага. Энд хамгийн гол чухал хэлэх гээд байгаа юм. Таны дотор хүнийг гаргаж ирээд хүнний төлөө биш, өөрийнхөө төлөө амьдрахыг, өөрийгөө хинбэ гэдгийг мэдхийг одоо нэг сануулж гаргаж ирэх гээд ингээд энэ бүхэн тохиолдоод байгаа байхгүй юу? Тэрний дараа та бол бүр ингээд агуу хүчтэй хүн. Би агуу хүчтэй хүн гэж жинхэнэ өөрийгөө олж дараа нь аз жаргалтай гэр бүлээрээ юмтай эд баялагтай бүр жинхэнэ сайхан амьдрал танд тэгжиж ирэх гээд байна. Та энэ нөхцөл байдлуудын аль ч үе шатн дээр явж байгаа байж болно. За тэгээд нэгдүгээр сонголтыг сонгож сонссон танд маш их баярлалаа. Танд өөрчлөгдөх шаардлага байгаа учраас энэ бүхэн тохиолдож байна гэдгийг ерөөсөө хамгийн чухал мессеж тэрийг ойлгоод дараа нь энэ бүхнийг та яаж даван туулах чинь одоо бүр ойлгохгүй харахгүй яахаа мэдэхгүй бүр тийм гацалтын байдалд орчод байгаа бол та тэгээд хувийн уншлага аваад зөвхөн хувьдаа зориулаад яг яах вэ хийх үү гэдэг дээр ярих хэрэгтэй байх шиг байна да. Ер нь энэ бүхэн таны сайн сайхны төлөө тохиолдож байгаа шүү. Тэгж хэлмээр байна. За нэгдүгээр сонголтыг сонссон та бүхэндээ баярлалаа. За хоёрдугаар сонголтыг сонгосон хүмүүсийн уншлага эхлэх гэж байна. За хоёрдугаар сонголтыг сонгосон хүмүүс. За энэ сонголтыг сонгосон байх учиртай. Глоба гэдэг аз жаргалын цэцэг гэдэг. Аз жаргалын цэцэг. За тэгээд аюу дүүрэн сайхан идэ будаа сайхан цайгаа угаад л тэгээд аз жаргалтай байж байгаа юм байлгүй дээ. За тэгвэл танд өнөөдөр Tarot Wonderland гэдэг энэ гоё хөзрөөс мессежийг хүргэнэ. За мөн энэ хоёр сайхан fairy буюу нэг юунуудаас шиддэг одоо юу гэдэг лээ. Angels-уудаас авах мессеж байна. Тэгээ энэ Японы хөзрөөс бас мессеж авнаа. За манай хоёрдугаар сонголтыг сонгосон хүмүүс маань өнөөдрийн унших уншлагын зэрэг гаргаж өгнө. За public network group audience from outdoors. За сайхан гадагшаа гараад агаар салхинд сууж байгаа. Олон нийтийн дунд байгаа. Аз жаргалтай байгаа хүний. За манай
4 дугаар. За энэ гараад ирлээ. Энэ хонцор гарч ирж байна. Vegetarian гэж шүү. Vegetarian гэдэг чинь цагаан ногоон хоолтой хүнийг хэлж байгаа. Ер нь ногоон хоолтныг хэлж байгаа да тийм. За агаар салхинд сайхан ер нь байгаль дэлхийд их гардаг. Агаарт их гардаг тийм сайхан энерги өндөртэй өөрийнхөө ая тухаар юу яагаад ч вэ. За би тэгээд өөрийнхөө ая тухаар агаар салхинд гараад тийм байгальд гарч ирч хүчийг авах дуртай, дээрээс нь ногоон хоол эддэг айл болох тийм юу хүмүүс байна да. Та ингэх гээд байна. За энийг нэг бичгийг нь жоохон жижиг юм аас. Public network. Та нэг тийм интернетээр ажил хийдэг хүн байгаад байгаа. Олон нийтэд дэлхийдээ ийм нэтээр холбогддог. Одоо магадгүй над шиг нэг ингээд онлайн юм хийгээд ингээд суудаг. Тэгээ ихэнх цаг хугацаа чинь network юуны орчинд нийгмийн одоо тийм network-ийн орчинд ингээд та хамаг цагаа өнгөрөөдөг нэг компьютерийн ард олон цаг суудаг. Тийм хүн байх магадлал маш өндөр байна. Тэгээд таныг болохоор одоо яг юу гэж вэ гэхээр магадгүй ингээс сайхан хоолоо хөнгөрүүлэх хэрэгтэй байна гэдэг байгаа байхгүй юу? Одоо арай илүү хөнгөн шингэн бие хэрэгцээтэй хоолнд хүнсийг хэрэглэх тал дээр тэгээд тэр нь айгүй гоё холбогдож ирж байгаа нь танд ийм аяга тавгтай тий идж байгаа хоолоо хөнгөрүүлье, хөнгөн хоол идье. Энэ нь таны эрүүл мэндэд буюу одоо бас юмд чинь хэрэгтэй. Онлайны цааталт, интернетийн цааталт айгүй олон цагийг өнгөрүүлээд тэгээд нөгөө одоо нэг агаар салхинд гардггүй ч байдаг юм уу? Тэгээд нэг салхинд ингээ сайхан ингээ гардггүй, цэцэрлэг түрээлэнд очтгүй, уулан давирдггүй модаагаар салхинд гарахгүй нэг тийм онлайны цаана олон цагаа өнгөрүүлээд энэ нь таны эрүүл мэндэд эсрэгээр аягүй жоохон муу нөлөө үзүүлээд тэгээд таныг хоол хүнсээ нэгдүгээр бас өөрчлөе, хоёрдугаар агаар салхинд гарья гэдэг мессежээр эхэлж байна шүү. Энэ бол танд хорвоорчос өгөх гэж байгаа гол одоо мессежүүд байдаг. За тэгээ хөзрийн уншлах чиглэл бол шал өөр чиглэлээр байх магадaltaй, энийг өргөжлүүлэх магадaltaй. Тэрийг бол одоо хөлтөөр татаж үзэж байгаа л тийм. За манай 3 дугаар сонголтын глобал аз жаргалтай интернетийн цаана олон сонголт цагийг өнгөрөөгд байгаа хүмүүст. За 2 хөзөр үзрэд л гараад ирсэн байна. За энэ 2 хөзөр маань та идэд маань хөрөх гээд л за хол тавьж харах бай. За пул буюу тэнэг гэн. За энэ одоо таныг жоохон за дараа нь Six of Swords. За энийг жоохон урсгалыг нь харж байгаа уншнаа. Magician wow аюу гоё өдөр гарч ирж байна. Энэ за чүтмөр тийм болоод байна вэ. Өдрөд маань их л олон утга замбраагүй хэл мессежүүдийг ингээд хүрэхийг хүсээд байна. Өөрөөс гарч ирэх өдөр аюу их болоод байна. Энийг жоохон онснараа илүү хөөд гарна л гэж шүү тийм гарах хэрэгтэй байна. За ингэж байна. За би одоохон The Lovers, King of Cups, Ten Swords. Та нэг хүнд одоо нэг хүн байд юм уу? Айгүй гинэн, цайлган, цагаан нар хин нэг ингээд хайрлаад тэрнтэйгээ магадгүй нэг завинд сууна гэдэг шиг амьдрал зохиоё, бүтээе гэд ингээ явж байсан байгаа аахгүй юу. Гэтэл бүх юм айгүй сайхан байсан. Сайхан байсан та хоёр ингээ бие биендээ хайртай. Та тэр хүн бие биендээ гэхээс илүү та тэр хүндээ маш их хайртай юм байна. Просто бүх сэтгэлээ байгаа бүхнээ ингээ зориулаад өөрөө ичнээ юм хүнд хэцүү байдалд энэ далаа дээр одоо энэ далаан давлгаан донд ийм хэцүү хүнд нөхцөл байдалтай байгаа ч гэсэн та бүх юмнаа зориулж исэн байгаа аахгүй юу.
Гэтэл та эндээс маш одоо урвалт гүн гүнзгий сэтгэлийн шарахыг авчгаад байна л да. Таны итгэжсэн бүхэн одоо нөгөө хорвоод их хүмүүсийн юм шиг гинтийн айхтар тийм өөрчлөлт орж ирчээд байна. Энэ нь болохоор тэгээд мөнгө төгрөг санхүүтэй холбоотой та ерөөсөө маш юм том хөзрүүд ерөөсөө тэр чигээрээ гарч ирж байна. Та ийм одоо юу гэмдэ айгүй ингэж нөгөө итгэжсэн хүндээ нөгөө нэг араараа тавиулна гэдэг шиг далаараа даруулна гэдэг шиг тийм юм болчоод тэгээд уулын тэнд та ингээл байгаа бүх зоос мөнгө зориулсан илүү одоо тухтай тэр хүнтэй алсын холын ирээдүг харсан тэгээд бүх хайраач зориулсан ер нь тэрэнд байгаа бүхнээ зориулаад явж исэн байвчиг таныг бүр ингээд ёстой таслан хэрчээд хайчжээ одоо яг муухайгаар хэлэх юм бол одоо юу гэж бодит байдлаар нь тгийв гэж таныг бүр үнэхээр ингээд таслан хэрчээд хаяад та нэг харанхуй нөхрөө одоо нөгөө зүгээр өөрөө үсрээд орцсон хүн шиг л болгоод хайцсан байна л да таныг. Тэр нь одоо та их сэтгэл их мөнгө санхүү бүх юма зориулсныхаа дараа итгэж чадамгүй тийм юмд л орчоод байна. За тэгээд одоо ердөө хаашаа яах гарц гаргалгаагаа бүр олохоо байсан уу? Одоо бүр нүдэ болгосон дөнгөлүүлсэн хүн шиг болсон. Ягаад гэвэл таны хаяар айгүй үнэн байсан та жинкнээсээ бүр хайрлаад тэр хүнтэйгээ нэг завин дээр суугаад хорвоо дэлхийг хамтдаа тулна. Аз жаргалтай байна гэд бодоод явж идэл одоо ёстой хүмүүсэн байна доо. Зүрх шархлуулсан маш гүн гүнзгий танд одоо энэ траума авчрах хэмжээний тийм зүрх шархлуулсан байгаа даахгүй юу? Магадгүй тэгээд та тэр хүнээсээ одоо хэрв амьдарч ийсэн бүх ингээд гэр бүл бүр эхнэрээс юм уу нөхрөөсөө бүр ингээд хууш шүүх юм очоод хоёр тишгээ ингээд салцсан тэгээд салах шийдвэр бүр гарцсан эрх мэдэл бүхий байгууллагаасаа бүр ингээд шийдүүлсэн тэгсэн хэрнээ таны одоогийн нөхцөл байдал зүрх сэтгэлийн шарахтай гарц гаргалгаа байхгүй болцсон бүр юм одоо ёстой одоо нэрээ нүдэ болгоцсон хүн чи хайчгаа яаж мэдэх үү гэдэг шиг тийм нөхцөл байдалтай л ирчээд байна л дөө та. Тэгээд та энэ ингэж байгаа юм биш үү? Одоо ойлголоо. Та энэ нөхцөл байдлаасаа болоод компьютерийн ард одоо ингээл өөрийгөө гаргуунд нь гаргана гэдэг шиг ингээд компьютерийн ардалт олон цагийг өнгөрөөгөөд одоо агаар салхинд ч гарахгүй эрүүл хоол хүнс ч гэж бүрөөсөө бүр тоохоо байсан. Тэгээ одоо ёстой нэг юу болцсоного идчээ тэр өөрийн эрүүл мэнд тэр тал дээр бодож байгаа ч юм алга. Тэгээд тийм гарц гаргалгаагүй болцсон. Нэг өсөндөө энэ сэтгэлийн шарахын шаналгаанаас болоод та ингээд өөрийгөө гаргуунд нь гаргах чад сууж байна л да. Таныг одоо өндөгөөч босооч эрүүл зөв хооллож өөртөө хайртай болооч байгаач гэдэг байгаа байхгүй юу? Та тэр хүний өмнөөс тэр таны сэтгэлийн шарахыг ингэж өгсөн хүн таныг өчүүхэн шаналж байгааг мэдэхгүй явж байхад тийм ээ мэдэхгүй явж байхад та өөрийгөө ингэж шүүж ингэж шаналгах бол одоо ердөө хэрэггүй илүү шүү дээ гэдэг байгаа. Тий. Болох юм болоод өнгөрчлөө штэ одоо тэгээд өнгөрсний төлөө та ингээд өөрийгөө л улам зовоод байгаа байхгүй юу? Яагаад гэвэл та хитрхи сайхан сэтгэлтэй хамаг бүхний тэр хүн зориулсан болохоор итгэж чадахгүй. Одоо тэгээд өөрийгөө гаргуунд нь гаргачихвал тэгээд одоо ингээд сууж байна л да яг. Яг л тийм нөхцөл байдалтай. За гэжэл жажмент үзэр бол
танд одоо өршөөх хэрэгтэй тэр хүнийг уучлаад тавьж явуулаад эн чинь танд өчнөө одоо хинд итгэж болох хинд итгэж болохгүй үнэн худал хоёрын одоо нэг үнэн хүн ямар байдгүй худлаа хүн ямар байдгүй гэдгийг ингэж ялгаж таних тийм асар их гүн гүнзгий ухаарлыг өгөөд байгаа байхгүй юу. Тэгээ одоо тэр хүнийг ингээд тавьж явуулаад та одоо энийг гэсэндээ ингээд энэ шүүлтэнд ороод байл та хорвоо ертөнцийн шүүлтэнд таныг энэ дундаас яаж гарч ирэх вэ гэдгийг зөв зөвтэй хүн болж гарч ирж гин үү? Буруу хүн болж гарч ирж гин үү? Эсвэл хуучинтайгаа зурлаа салж чадахгүй хүн байна уу гэдгийг таныг нэг гэсэндээ ингээд нэг тийм шалгалт шүүлгэнд орсон хүн байгаад энэ жаажмент төзрөөр таныг хороо дэлхий дээрээс дээд ертөнцөөс таныг ингээд босоо зогсох чадaltaй юм уу? Хөвцөн чигээрээ байх юм уу? Тэ? Өршөөл аврал ингээд гуугаад ингээд хөвцөн чигээрээ байх юм уу гэдгийг чинь таныг хинбэ гэдгийг ингээд шалгах шүүлтэнд орсон. Нэг өсөндө хүнийг та өршөөж уучлж ингэж явуулж чадаж гин үү гэдгийг. Аливаа учирсан бүхэн ерөөсөө үүлийн үрийн харьцаа байдаг. Та одоо миний бодлоор бол танд бол нэг ингэж хэлчмээр санагдаж байна. Энэ зүгээр өөрийнхөө мэдрэмжээр надад нэг жоохон тийм одоохон үг хэлэх шаардлага гараад байгаа шиг байна л да. Танд нэг магадгүй энэ хэлж байгаа үг мань нэг донг гэд нэг сайхан ухаарлаг өгөөсөө гэж ойлгох гээд байна. А яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр альва юм үүлийн үрийн харьцаа байдгаа. Хүнд тохиолдох ёсгүй юм тохиолддог юм аа. Магадгүй та энэ төрөлдөө биш юм а гэхэд өөрийнхөө санаж байгаа мэдж байгаагаар биш юм а гэхэд тэр таныг гомдоо шархлуулсан хүнийг та аль нэг төрөлдөө гомдож шархлуулж шаналгасан байх. Тийм учраас байх биш. Тийм. Тэгээд тийм учраас танд энэ насандаа та тэр хүнд төлөх ёстой юмаа төлөөд ухаарах ёстой ухаарлаа энэ дундаас би хүнийг гомдоож ингэхч болохгүй байна гэдэг ухаарлыг олуулах гэж энэ дээд тэнгэрээс дээд ертөнцөөс танд ингэж энэ дээд тэнгэр дээд ертөнцөөс тохиолдох ёсгүй юм тохиолдсон биш байгаа байхгүй юу? Тэгэж ойлгоод нөгөө уучлж өршөөх хэрэгтэй байна. Та хүнийг яг ингэж сэвчээд сэглэд тайцсан юм шиг аль нэг насандаа аль нэг амьдралдаа та ийм байдалд тэр хүнийг оруулж ясан учраас энэ үүлийн үрийн харьцаа эргэж байгаа учраас та тэр хүнээс одоо болох ёстой болсон одоо тавьж явуулъя одоо би юу ч өөрчилж чадахгүй гэж ухамсарлуулах шаардлагатай байгаа учраас танд ийм юм тохиолдож байгаа байхгүй юу? Тэгээ угаасаа та энд танд үхэл гэж үзэр ирж байгаа. Тэгээ таныг үхнэ гэж байгаа үг биш. Та үхлийн дараа шин сэргэлт, шин амьдрал, шин юм ирдэг байхгүй юу? Та бүр энэ хязгаар энэ уналтынхаа бүр ингээд бүр ёроол худаг байлаа гэхэд ёроолт нь очсон. Танд ингээд цаашаа унах газар байхгүй. Одоо харин энэ их уналтын дараанаас өксгөл зам байгаа. Хэр хурдтай хэр өксөгч нь болохоор таны хэр ухамсарласнаас шалтгаалдаг. Тийм. Өршөөж хэр тавьж явуулж өршөөж чадчихээн. Энэ алдсан алдаа энэ ухаарл энэ хүнийг одоо хэр уучлж хэр тавьж явуулахаас шалтгаалах гэдэг энэ таны эргэж сэрэх чинь. Тэгэхэд энэ ерөөсөө энэ хороо ертөнцөөс танд ингээд одоо нэг хайрыг тийм бүх юмыг ингээд нэг баланс ингээд тэнцвэрхэн өгөх байхгүй юу? Одоо хайрын мөнгө санхүүтийн бүх юм тань бүх юм хүсэж байгаа гоё хайр гоё амьдрал чинь танд ирэх гэдэг байхгүй юу? За тэгвэл өөр хэлэхгүй мессеж байна уу? Яаж тэгээд арга замаа олохгүй, учраа олохгүй байвал одоо асуудлын гол юунда байна вэ гэж үндсэндээ би бараг хэлжлээ. Тэгээд яг ийм сэтгэлийн гүнзгий шарахтаа сорвтой тэгээд яахаа шийдэж мэдэж чадахгүй байгаа бол тэгээд хувийн уншлага авч болно. Хувийн уншлага гэхээсээ илүү сайхан сэтгэлийн зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө таныг яг яавал энэ гарц гаргалгааг олж гарах вэ гэдгийг
Тэгээ танд одоо анхааруулж байгаа юм гэхээр энэ асуудал ингээд дуусчихна. Энд ингээд дууслаа, одоохон дуусч байна. А гэтэл та өөрийгөө эрүүл мэндийн гарцанд нь гаргаад компьютерийн цаана олон цагаар суугаад байж болохгүй. Компьютерийн цаана олон цагаар сууж та өөрийнхөө эрүүл мэндийг давхар халаад байна. Амьдрал ахиж та гой гүн гүнзгий ухаарлаг олонгуудаа эргээд сэргийх цаг үед эрүүл мэндийг алдсан хүн байх гэдэг байгаа байхгүй юу? Энэ дээр чинь таныг анхааруулга мессеж ирээд байна. Хоолоо соль, хөдөлгөөн хий, агаарт гар гэдэг. Шингийн юм сайн уу гэж энэ шингийн юм баг уудгүй юм уу тийм. Тэгээ хамаагүй замбраагүй ингээ гарунд өөрийгөө гарцанд нь гаргачихсан хоол хүн сэтэд компьютерийн цаана олон цаг суугаад байгаа юм байгаа даа. Тэгээ энэ нь болохоор яагаад гэхээр сэтгэл зүйн шархнаасаа болоод эндээсээ гарч салж чадахгүй ингээд суудсан. Энэ одоохон нүхлийн хөзрөөр бүх юм шинжлэгдээд таныг яаж ухаарахаас шалтгаалаад бүх юм шинжлэхдэх гээд ингээ байж идэл та өөрөө эрүүл мэндтэй алдсан байх юм бол болохгүй шүү дээ. Энд чинь амьдрал цаашаа үргэлжлэнэ. Зөндөө урт удаан амьдрал цаг хугацаа зөндөө байна. Гэтэл та өөрийгөө хайцсан байж иж болохгүй гэдэг. За ийм мессежүүд танд ирлээ. 3 дугаар сонголт техник жоохон бараг загнаж байгаа юм шиг мессеж болоод явлаа. Гэтлээ одоо хорвоо ертөнцөөс өгж байгаа мессежийг би тэр чигээр нь л дамжуулдаг хүн. Ингэж надаар хэлүүлэх шаардлагатай хүн байгаа болоод энэ мессежүүд хурж байгаа гэж итгэж байна. За уншлагыг минь сонссон танд баярлалаа. Жоохон өөдрөг байгаарай гэд өөрийнхөө нэг үгийг нэмээд хэлчихье. Өөдрөг байгаарай гэж миний үг байлаа. Бусд нь бол уншлаган дээр гарсан танд ирж байгаа мессеж мэдээллүүд байлаа шүү. За ингээд баяртай сайн сайхныг хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, өөрийгөө хайрлаарай, эрүүл зөв хооллоорой гэж хэлээд өнөөдрийн уншлагыг дуусгая.